Сайн байцгаана уу? Сэрак подкастын сонсогчдоо өнөөдөр Монголд болсон явдал цувралдаа дугаар нэмэхээр найруулж бэлтлээ. Хүчирхийлэлд өртсөн хохирчдын 95% орчим нь таньдаг хүндээ бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэдэг нэг статистик бол явж идэг. За тэрийг баталж байгаа юм шиг нэгэн дугаар боллоо. Уг дугаарыг мэдээж сэрэмжлүүлэг болох үүднээс уншиж өгч байгаа бөгөөд мөн уг хохирогч эмэгтэй одоо ичиж нуугаагүй бүх болсон үйл явдлыг дэлгэж чадсан нь бол миний бахархлыг ихээхэн төрүүлээд байсан. За тэгээд энэ хэргийг бол шүүхийн шийдвэрийн захим сангаас ингээд сонгож авсан байгаа. За ингээд хэрэг явдлыг товч танилцуулах юм бол 2025 оны 1-р сарын 21-ний өдөр буюу энэ оны эхлэл үед өвлийн сард болсон хэрэг байна. За ингээд хохирогч эмэгтэйн төрсөн гэгч болон түүний нөхөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хот руу аялал төлөвлөөд за тэндээс Катар улс руу явах замд энэ этхийн далайн Персийн болон тэр үеэр явж исэн том оврын аяллаа усан онгоцсон дотор болсон ийм хэрэг байна. За ингээд хохирогч эмэгтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн гихчийнхээ нөхөр арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн буюу бие хамгаалах чадваргүй үед нь бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэсэн ийм хэрэг байна. За ингээд хэрэгээ дэлгэрүүлээд юу басан талаар цугтаа явсан гэрчүүдийн мэдүүлгийг эхнээс нь ахуулаад уншаад өгье. Нийт 4 хүний үйл явдал ерөнхийдөө бол гарна. За гол хэрэгтэн буюу хүчирхийлэгчийг Б гэж дуудаад за түүний эхнэрийг буюу хохирогчийн яг төрсөн эгчийг Х гэж нэрлээд за харин хохирогч охиныг бол С гэж дуудаад явнаа. За тэгээд нэг 4 дахь 5 дахь нэгэн цугтаа явж исэн хүмүүс бол байгаа. Тэрийг нь бол тухайн үед дандаа нэг тим ихч, тим ах гэд ер нь бол яриад явчих. За ингээд хамгийн нэн тэргуунд бол хэрэгтэн Б-гийн өгсөн мэдүүлэг байгаа. Бид нар нэг их баяндаа хідэн усаар бол аялаагүй. 10 жилийн ойгоо тохиолдуулаад багахан хадгалсан байсан мөнгөн дээрээ хэсэг хүмүүсээс мөнгө зээлээд тэмдэглээгээд эхнэрийгээ санаа гаргахаар нь дэмжиж хамтдаа Дубай явсан. Тухайн үед манай эхнэр бараа зардаг тийм сүлжээнд орчихсон байсан бөгөөд улирлын бонус гээд мөнгөтэй байгаа дэр гээд ямар нэгэн гадаад улс руу аялахаар болоод тэгээд Дубайг сонгож тасалбарыг захиалсан. Уг аялалд явахдаа Туркээр дамжиж явсан. Туркэд нэг хонож газар үзээд маргааш нь Дубай явсан байгаа. За ингээд Монголоос 8 хүн явсан учраас бид гадуур гарч уух хувны багц захиалаад суусан. Хохирогч буюу эсийг бид нарын авсан зүйлээс уусан бөгөөд бид шахсан зүйл бол огт байхгүй. Бид нар дараа нь шөнийн цэнгэний газар орсон уг газар хаахта зэрэгцээд бид буудлын өрөөнд ууж агаад хажуу талаас хан үтгээр нь хитрхи чанга байгаа юм байна гэж бодоод дээшээ террас руу гарсан. Өрөөнд бол текила бол ууж исэн. Бид нар нэлээд ууж исэн бөгөөд манай эхнэр бол багаар уусан. Эс бид нарын авсан зүйлээс уугаад л байсан. Тэгээд угаалгын өрөө рүү орохоор бол явчихсан. Би 30 гаруй настай хүн өдийн наслахтай эмэгтэй угаалгын өрөө рүү бол орч үзэж байгаагүй. За эсийн утас Туркэд очиод дэвдэрсэн тул манай эхнэр илүү нэг уцаа өчгсөн байсан. Ингээд Улаанбаатарт иртэл эхнэр бид хоёрт бол ярилцах боломж огт олгоогүй. Онгоцонд сууж исэн байршлыг бас өөрчилж гисэн байсан. Мөн өглөөнд харахад миний тохооноос гарсан хэсэг цус байсан. Монголд ирээд хохирогчийн мэдүүлгийг хараад ёстой зочирдсон айхтар мэдүүлэг өгсөн байна лээ. Гэдэг ийм мэдүүлэг өгсөн юм байна. За ингээд шууд үргэлжлүүлээд хохирогч эсийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг уншиж өгвөл 2025 оны 1-р сарын 16-ны өдөр би ихчээс нөхөртөөгөө хамт аяллаар яваар болсныг нь мэдээд зүгтаа явахаар ятгсан. Тэгээд ихч болох Хэ түүний нөхөр Б нартай хамт гурвуулаад Турк улсын Стамбул хот руу явахаар болоод тухайн өдрөө л өглөөний 9 цагийн үед нислэгээ хийсэн. 8 цаг онгоцоор нисээд Турк улсын Стамбул хотод буугаад тэндээ тухайн үедээ бол хоёр ортой буудалд ороод том орон дээр нь Хэгч бит хоёр унтаад жижиг орон дээр нь Б унтсан. Тэндээ тэгж нэг хоноод цаашаага Дубай улс руу явхаар онгоцонд 4 цаг нисээд Дубай хотод очив юм аа. Тэндээ аяллаа журмаар усан онгоц дээр 7 хонсон 7 хоног хугацаанд усан онгоц дээрээ байрлаад өөр хотууд бомтууд дээр зогсоод газрын цомхон аялал хийгээд буцаад онгоцоороо яваад тиймэрхүү байдлаар аялаж эхэлсэн. Би 20 давхар хөлөг онгоцны 12 давхартанд байрлаад Хэ ихч болон Б ах нар бол мөн ижилхэн 12 давхартаа ч гэсэндээ хэсэг зайтай өрөөнд байрлаж байсан. Ингээд 2025 оны 1-р сарын 18-ны өдөр Монголоос Хонконгоос Дубай гэх аяллаар яваад тэндээсээ 5 монгол хүнтэй нийлээд тэгээ цааш усан онгоцны аяллаа үргэлжлүүлсэн. Тэгээд 2025 оны 1-р сарын 19-ний өдөр усан онгоц дээр
парти болоод 18 цаг үед эхэлсэн. Бид гурав партины ширээн дээр тэр онгоцонд танилцсан 5 монгол хүмүүстэй хамт наймуулаа нэг ширээн дээр сууж байгаа. Тэгээд хүмүүс бүжиглэх гээд босоод яваад үлдээд гих мэтчлэн явсаар хагаад хамгийн сүүлд нь танилцсан хүмүүс дундаас нэг ах болон Б ах бол бид гурав үлдээд ширээн дээр ингээд шилтэй пивнууд, коктейлууд ингээд цухта суугаад үлдээд байж исэн. Тэгээ би тухайн үед бол огт согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ч гэсэндээ Бяах миний хажууд суужгаад нэг пив коктейлоос уучхаа уугаад үзчих гэж хэлээд миний гарт ингээ бариулаад исэн. Тэгээд хүргээ ах бэ надад хандаад ингээ гэрээсээ хол байгаа юм чинь чамаа хинч мэдэхгүй. Чи тэгээд хэсэг жоохон ууж байгаа халахаараа бүжиглэх сэтэлцээ ороод ирнэ. Тэгээ гарч бүжиглэхгүй мүү залуу хөхт вэж гэд тэгээд яаж ийн пив уухгүй мүү аман цангаж байна уу гэ хэрэгтэй хэрэггүй зүгээс ойр ойрхон асуугаад байсан. Тэгээ ширээн дээр байсан уух юмнууд бол үлдсэн 7 маань нэгээд ууж дуусаад тэгээ парти бол 00-цаг 30 минут орчмын үед дууссан. Ингээд наймуулаа нийлээд усан онгоцны 11 давхар руу буугаад тэндээ танилцсан нэг ихнэр нөхөр хоёрын байрал гисүрөө рүү орсон. Өрөөнд ормогц нэг нь Монголоос авчирсан юм гээд нэг өндөр шилтэй гадаад бичгтээ архины ширхгийг гаргаж ирсэн. Тэгээд түүнийгээ тойруулж ууцгааж эхэлсэн. Би тэр үед бол огт тэр тойрогт оролцоогүй зургт үзээд сууж исэн чинь ахаад би ах над дээр миний хажууд ирээд надад хандаад ахын дүү чи Европын хуулиар бол 18 нас хүрсэн шүү дээ. Яг тохируулаад арх уужвал болно гэж хэлээд өөрийнхөө ууж исэн стакантай архин дээр хэсэг архин нэмээд тэгээд надад өгсөн. Би тэрийг нь аваад дээрэс нь хальт амсчаад тэгээ буцаагаад өгчихсөн. Тэгэж байтал хажуу талын хүмүүс биднэрт ингээ гомдол гаргаад байсан болохоор өрөөнөөсөө гарцгаая гэд ууж исэн шилтэй архи аваад наймуулаа 20 давхар руу буюу хамгийн дээд давхар руу гарцгаасан. Дээр гараад тэгээд ахаад наймуулаа өршлүүлээ шилтэй архиа одоо ингээ хувааж ууж эхэлсэн. Тэр үед бол 3 дахь тойрог нь явж исэн. За ингээд Б ах болон өөр нэг танилцсан ах над руу хандаад чи сүн төсчгээ гэж хэлэхээр нь би юу гэсэн чинь тийм ээ гэхээр нь одоо тэр цагаас хойш би бол шилтэй архийг аваад сүн төшөөж эхэлсэн. Би сүн төсч эхлээд 5 дахь тойрогоос Б ах надаас чи яагаад өөрөө уухгүй байгаа юм бэ гэхээр нь би юм хэлээгүй тэгээд байж исэн чинь цэвэрлэгч эгч нар ирээд байшлаа солиорой гэхээр нь онгоцны агаартай задгаа хэсэгт гараад бөөнөрөө ахаад ууж эхэлсэн. Тэгээд би сүн төшөөд байж исэн чинь байсгээл нөгөө Б ах чинь надад хандаад чи уухгүй мүү гэж хаад байсан болохоор нь би ууж байгаа юм шиг ганц балгаад сэргээгээд хүмүүст өгөөд байсан. Тойрог болгон дээр би бол архинаас бараг 4 балгасан байх. Нийтдээ за тэгтэл би салхинд цохиулаад сонирн болоод толгой эргээд дотор мохоо өргөөд тэгээ яг шээс хүрээд шээх гээдсэн болохоор нь би 0 орё гэж бодоод эргэн тойрны ажиглаад тэгээд яг босох үед Б ах миний хажуунаас яасан толгой чи эргээд байгаа юм уу? Чи 0 орох гэж байгаа юм уу гэж асуусан. Тэгэхээр би тийм ээ гэсэн чинь Б ах надад хандаад за тэгвэл толгой чи эргээд байгаа юм бол би чамайг түшээд явъя. Чи эгчтэй хэлчихээ гэд хэлсэн. Тэгэхээр би эгч рүү би 0 орчгоод ирья гэж хэлээд тэгээд 19 давхар руу 0 орохоор буусаа. Унсан юм байна ямар ч чинь нөгөө охин маань. Тэгээд ингээ унах үед нь болохоор тэр нөгөө хохирогч Б нь яг урд нь гараа явж исэн. Тэгээд гинэс толгой эргээд шатнаас унчих шиг болсон. Шатнаас унсан байхад Б надад хандаад чи чинь бүр мууцсан биш дээ. Миний гарнаас алуу бариад яв гэд намайг татаж босгоод тэгээд чирээд лифт руу явсан юм байна. За лифт дээр дараад лифт ирэхгүй байсан болохоор нь лифтний хажууд 0 байх шиг санагдаад за Б ах тийшээ намайг дагуулж бол оруулсан гэж санагдаад байгаа. Би тэр үед толгой эргээд ухаан санаа орж гараад байсан юм аа. Тэгээд би 0 ороод хаалганы төвчээгээ төгжээгүй юм шиг бас санагдаад байгаа. Би шээчээд босоод өмдөө татаад гарах гээд 0-ийн хаалгыг нээхэд өөдөөс Б ах ороод ирснийг л санаж байна. Би нэг мэтгэд 0-ийн хаан түшээ доошоо суултуурын хажуугаар унах шиг болсон. За тэр үед Б миний бүслэхийн хэсгээр 2 гараараа араас тэврээд босгож байх шиг бас байсан. Тэр үед миний бэлэг эрэхтэн айгүй их өвдөөд гар хуруугаа хийгээд оролдоодж байгаа юм шиг болоод миний гуйг их хилээд байсан. Тэр үед Б ах миний бэлэг эрэхтэн рүү бэлэг эрэхтнээ хийгээд ингээд бэлгийн харилцаанд орох шиг болсон. Би бие огт хөдөлгөж чадаагүй. Нэг сэрхэд би үе газар өнхөрч унаад байх шиг байсан. Тэр үед миний өмсөн байсан хоолойтой дашинцны хоолойг Б
Б-ийн дээд талаас нь бариад хойноос зулгааж байсан бас санагдаад байгаа. Тэр үед би бол хүнтэй огт унтаж үзээгүй байсан гэд ингээд одоо мэдүүлгээ өгч явахдаа бол мэдээж уйлж байгаа. За тэгээд 0-оос гараад би байн байн газар унаад байсан. Бэн намайг өрөхөөс залхуурсан уу? Ясан намайг газраар ингээд чирээд яваад байсан. За нэг мэтгэд Б-гийн байрлаж исэн өрөөнд бол ороод ирчихсэн. Б надад хандаа чи амар муутцсан байна. Одоо амар амар гэж лээд намайг орон дээр үлсэн. Өрөөний хаалга гаднаас хин нэгэн тогшоод байсан. Би хинбэ гэж ойрлох гэж дотроо зөндөө ботсон боловч Б яг миний хажууд байсан. Тэгээд миний амыг гараараа тагалчихсан байсан. Тэгээд миний дагснаас доошлуулаад дэрэн дээр нүрийг минь түлхэж намайг амьсгалах аргагүй болгосон. Би тэр үед яг ухаан алдчихсан байсан баха. Нэг ухаан ороод би орон дээрээ урууга харч хажуу тишгээ хараад хэвтэж байхад үе миний бэлэг эрэхтэн хэсгээр өвдөлт өгөөд эрэгтэй хүний бэлэг эрэхтэн миний бэлэг эрэхтэн рүү орж байгааг би мэдэрсэн. Тэр чигтээ тасарчсан байж байгаад нэгсэрсэн чинь миний доогуураа өмсөн байсан хар цагаан судалтай шорт болон хар өнгийн турсыг тайлагдчихсан. Миний өмсөж байсан дээгүүрээ савхин хар цагаан дашинц нийл цус болчихсон. Хажууд Б нь хүнчлээ нөмөрч ямар ч хувцсгүй. Тэгээд над руу хараад сэрүү хөвтчихсэн. Би тэр үед цустай юмаа хараад маш их сонирн болоод босоод алхахад миний бэлэг эрэхтэн хэсгээр амар их өвдөжсэн. Миний гар хөл бүх бие өвдөөдсөн. Тэгээд хартал өрөөний ард талын террас дээр байсан миний таавчиг дотор хувцас шорт 3 би шүүрч аваад тэгээд Бэд юу ч хэлэлгүй хурдхан хувцас өмсчгөөд гараад явчихсан. Тэгээд өрөөнөөс гарчгаад аль коридор гэдгийг нь ч гэсэн мэдэхгүй өрөөгөр баахан төөрч явсан. Тэр үед хан түшээд яваад л байсан. Сүүлдээ миний хөл өвдөөд байсан болохоор мөлхөж хийсэн. Мөлхөөд явж байхдаа цус басан хувцас хараад шоконд ороод надад маш их хэцүү байсан. Өрөөнийхөө өвдөн дээрээ таалгаа тогшоход тайлаагүй. Тэгээд цугтаа явж байсан өөр нэг ихчийн хаалгыг тогшоод үцтэл манай ихч хээ болон өөр нэг эмэгтэй зогсож исэн. Тэгээд намайг ортол бүгд яасан юу болсон хаана ингэснийг нь асуухад би уйлаадлсан. Тэгсэн ихч хээ надаас Б ингэч гэж байгаа мó гэж шууд асуухаар нь би тийм ээ гэд өглөөлж уйлж эхэлсэн. Би уйлсаар агаад хизээ унтснаач мэдэхгүй ямартайж буудан түшээд унтчихсан байсан. Намайг унтчих үед хээ болон өрөөнд цухтай байсан эгч нар миний цус болсон хувцас өмсөж явсан бүх зүйлийг угаачихсан байсан. Эгч хээ надад хандан яах гэж бээг дагаж явсан юм бэ чи гэж маш ихээр загансан. Тэр өдрөө би өрөөнөөс огт гараагүй. Эгч Б-тэй онгоц дээр уулзаагүй. Хөлөг онгоцноос буу хойдол Б-тэй таарад нисэх онгоц дээр бас Б-тэй таарсан. Хамт сууж ирэх үед бол амиа хорлчмаар санагдаад онгоцны тавцангаас нисээд өчгөх юм шиг бас санагдаад амиа хорлох үйлдэлийг бол хэд хэд удаа орлогыг хийсэн. Гэхдээ бүрэн зориглож чадаагүй учир нь аав ээжигээ бодоод гэсэн байгаа. За ингээд дахиад Стамбулын онгоцны буудлын дээр Б нь бол хажууд ирээд юу ч болоогүй юм шиг агаагаа уучлаарай миний дүү гэж хэлсэн байгаа. За Монголд бол яг тэр өдрөө буучаад ээж аавтайгаа юм ярьж чадаагүй надад маш их хэцүү байгаад байгаа. Хэрэг болсны 2 өдрийн дараа бол ээж аавдаа ингээд буцаар хэлсэн. Өмнө нь би хүнтэй огт бэлгийн харилцаанд орж байгаагүй. 2013 онд игч хээ болон Б-тэй ингээд суусан. Тэд нар гэрэлтэй батлуулаагүй ч гэсэндээ дундаасаа 4 охинтой. Б ер нь хүүхэмсэг маягийн сонин хүн наана ахын дүү гэж харцдаг байсан. Гэхдээ бол өмнө нь ямар нэгэн муудсан сайхан зүйл байхгүй учраас мэдтэй устдаа явдаг байсан тийм хүн. Муу болон сайн харилцаатай бол огт биш зүгээр л энгийн л байдалтай байдаг байсан. За Бэг муу хүн гэдгийг бол би мэддэг байсан гэж өөрийгөө одоо хэлсэн байна. Ингээд Бэн игч хээг бол байнга зоддог, арх уучхаараа агсан тавьдаг гэдгийг бол игч маань одоо ээжтэй ярьж явах үед нь би уцаар нь сонсдог байсан. Хээ игч Б нар өмнө нь бол 3 удаа салж нийлж исэн ийм хүмүүс гэж одоо төрсөлсөн байна. Хохирч охин. За Б найрах согтууруулах мундаа их хэрэгэлдэг, ажил хийдэггүй, таксинд явдаг нэртэй, жоохон олсон мөнгөөрөө мөрийтэй тоглоом тоглолцдог гэж игч бас ярьж исэн. Би маш их гомдолтой байгаа, өгчгийл гэж бодогдоод л байна. Надад маш хэцүү байгаа. Мэдэж чадахгүй байна. Хуулийн дагуу маш хүнд ялыг болдог үл хүлээлгэгчмээр байна. Би маш их сэтгэл санааны хохиролтой байгаа гэдгийг бол удаа хэлж байгаа. За тэгээд би энэ хүнтэй хизээж дахиж уулзмааргүй байна гэсэн ийм мэдүүлгийг бол маш дэлгэрэнгүй өгсөн байна. За ингээд үргэлжлүүлээд хүчирхийлэгч Б-ийн буюу эхнэр Хээ
өгсөн энэ мэдүүлгийг уншаад өгье. Ингээд Хэгийн мэдүүлэг хохирогч эсийн эхлэл хэсгийг мэдүүлэхдээ яг ижилхэн байсан учраас тэр хэсгийг нь уншихаа орхиод бид ууж байсан архиа дуусгачаад яг явах гэж исэн. Тэгсэн чинь манай дүү болох эс надад хандаад "Игчээ би агаатай цогтой 0 орчоод ирье. Тэгээд тэндээ жоохон юм ярьж агаад ирье" гэхээр би "За тэгээд" гэд буулгачихсан юм. Тэгээд тэрнээс хойш бэж байдгүй, эсч байдгүй нилээн удсан. Нилээн ард цугтаа сууж байсан хоёр эмэгтэй 0 орчоод буцаад ирсэн чинь 0-д манай дүү байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр би өөрөө доошоо буугаад эрэхтэй 0-т ч үзлээ, эмэгтэй 0-т ч үзлээ. Аль айланд нь тэр хоёр байдаггүй. Би буцаж дэшээ гараад манайхан одоо тарцгааж амарья гэж хэлээд цугтаа нэг давхарт байсан ихчийг аваад 12 давхарт өрөөрөө явсан. Тэгээд өрөөндөө орох гэтэл карт байхгүй. Тэгэхээр одоо нөхөртөн нөгөө карт нь байгаад байгаа шүү дээ. Тэр хоёр тэр өрөөндөө байж байгаа. За ингээ хаалгыг тогшоод тайлахгүй байхаар нь хүн байхгүй юм байна гэж бодоод тэр ихчийн өрөөрөө буюу нэг давхар доошоо буугаад 11 давхар руу буусан байгаа. Тэгээд удалгүй одоо нөгөө өрөөндөө очисныхаа дараа л хаалгыг нь одоо хүн тогшгоор нь онгойлгосон чинь дүү эс бол зогсчихсон. Хормоотой палаж өмсчихсэн байсан. Палажны ар урд хормой хэсэг нилээ их цус болцсон. Тэгэд эс маш ихээр уйлаад салганаад шоконд орчихсон. Ингэж ирсэн. За эс нь бол "Би таны царайг яаж харах юм бэ? Яаж гэртээ харих юм? Би одоо эндээс тавцан дээрээс үсрээд амиа хорлцох ёо" гэд орилж хайлаад бөө юм болсон. Тэгээд удалгүй ямартайж аргадаж унтуулад маргааш нь бол усанд оруулсан. Тэр өрөөний надтай цугтаа байсан игч болон бид хоёр эсийн өмсөж явсан палажийг нь угаачихсан. Тэр палажигаа харахаараа л амиа хорлно би өхөн гэд байсан учраас тэрийг нь ямартайж нүдээс нь далд хийгээд тэгээд унтсан хойно нь ядаж цусыг нь арилгачих яа гэд тэгээд угаачихсан юм аа. Тэгээд эртлээ эсэн цонхоор үсэрч гээд угаалгын өрөөнд ороод усны эндүү хайчаар хоолоогоо ороож үтсэн маягтай байсан. Тэгээд бааны өрөөний дээд талаас цамцаараа хоолоогоо боох гэж үтсэн ороод би тэрийг нь бүгднийг салгасан. Тэгээд би эсийг өрөөндөө дагуулж оруулалгүй тэр өрөөний ихчтэй нийлээд нилээн удаан байлгасан. Надтай байхаар эс хямраад байх шиг байсан гэдэг мэдүүлгийг ингэж өгсөн байгаа. За ингээд нийтдээ бол гол 3 хүний бол мэдүүлэг байгаа. Тусдаа цугтаа явж исэн хүмүүсийн одоо гэрчийн мэдүүлэг бол байна. Цугтаа явсан, цугтаа уусан гэдэг нэг тиймэрхүү хөнгөн мэдүүлэг байгаа учраас тэдгээрх нь бол бүгднийг нь орхижээ. За ингээд та хэрэгтнийг бол тодорхойлоод нэг дүрслээд үгүй. Хэрэгтэн бол Монгол улсын иргэн 1990 оны 12 дугаар сарын 4-ний өдөр одоо Уус аймгийн Улаангом суманд төрсэн 34 настай эрэгтэй юм байна. За ингээд бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй нэг компанид аж ахуйн цахилгаан хариуцагч гэдэг ийм ажилтай ам бол зургуулаа буюу эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Өмнө нь нэг удаагийн ял шийтгэж байсан этгээд юм байна. За тэр ялыг нь таад тайлбарлаж өгвөл Баянзүрх төргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 22 иш ЦТ дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-гийн 1-р зүйлийн 1-р хэсэг заасан гэмт хэрэг үйлцэн гэрэн буруутайд тооцож ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаанд тэнцсэх. Тэгээд тэр 17-гийн 1 гэдэг тусгай зүйл заалт нь юу юм бэ гэхээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ оногдуулж болох ялын хүнд эсвэл хөнгөнийг харгалзан гэмт хэргийг ялалдаг ийм заалт юм байна. За энэ заалт нь бол яг хөнгөнөөр шийдэгдэж байгаа учраас 7 сарын хугацаатай тэнсэн авсан юм байна л да. За ингээд гэрчийн мэдүүлгүүдээс гадна шүүх шинжилгээгээр бол дараах дүгнэлтүүд бол гарсан байна. За хохирогч эсийн биед нуруу 2 дохон үений зулгарал, баруун гуй 2 шилбэний цус хууралт гэмтэл бол тогтоогдсон. Уг гэмтэл нь мохоо зүйлсийн үйлчлэлээр олон удаагийн үйлслэр хэрэг болсон гих цаг хугацаанд үүсгэгдсэн хуучин гэмтэл байна. Мөн үтрэний арчтас наалтцанд эр бэлгийн эс өрийн шингэн илрээгүй ба бэлгийн замын халдварт доох, тэмбүү, заг хүтэн тэрийн хомоняз өвчин бол илэрсэнгүй. Эсийн охин хайлс бол бүтэн буюу одоо онгоноороо байсан байна. За охин хайлс дуграг, суур өндөр, зах хэрэмгэн зузаан махархаг, нүх том, сунамхай, агшилтгүй зэрэг онцлогоос хамаарч охин хайлс урагдахгүйгээр бэлгийн замын одоо бэлгийн харьцаанд орсон байх боломжтой гэсэн шинжээч дүгнэлтийг бол бичсэн юм байна. За ашгүй Аз болж бол одоо сая дурдлаа те тухайн үед ашгүй Аз болж
Хэрэгтэн тухайн үед өмссөн байсан хувцас угаагүй нөгөө чамдаантайгаар байсан юм байна л та. За тэгээд хэрэгтний дотоочноос авсан ДНХ шинжилгээнд өөрийнх нь нэр бэлгийг солон охины ДНХ илэрсэн юм байна. Мөн охины онгон хальс гэмтээгүй гэдгийг бол түрүүн хэлсэн. За хэрэгтний бэлэг эрхтэнд ямар нэгэн өвчлөл гэмтэл байхгүй тул мэдүүлэг дээр дурдсан цус хаанаас гарсныг бол тодорхойлох боломжгүй гэж одоо дүгнэлтэн дээр бичсэн байлээ. За хэрэгтэн Бэг сэтгцийн хувьд ямар нэгэн эмгэг байхгүй 100% хариуцлага биедан хүлээх чадвартай гэж бас сэтгцийн эрүүл мэндийн төвөөс одоо дүгнэлтэд бичиж өгсөн юм байна. За ингээд дээрх мэдүүлэг шүүх шинжилгээний хариу зэргийг Монгол Улсын шүүх хэргийг тайлбарлан үнэн бодитойг шүүхэд хангалттай гэж үзэн Бэг гин буруутад тооцож шүүгдэгчид эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ийн 1-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-ын 3 дахь заалтанд зааснаар 7 жил хорих ял оногдуулах. За тэгээд хорих ялыг нээлттэй хорих байгууллагад идэлүүлэхээр дүгнэлтийг бичжээ. За тэгсэн бас нөгөө мө хэрэгтэн чинь хэрэгээ хүлээсэн би бол хэрэгээ хүлээчихсэн гэд тэгээ гимшиж байгаа гэд энэ ял бол хүнд байна. Намаа энэ миний надад тохируулсан энэ ялаа хөнгөрүүлж өгөөч гэдэг юм хүсэлтийг бол тавьсан байна. За тэр хүсэлтийн дагуу бол шүүх 2 жилийн ялыг хөнгөрүүлээд ингээд 5 жилийг нээлттэй хорих байгууллагт идэлүүлэхээр эцсийн шийдвэрээ гаргажээ. За ингээ харин хохирогч бол эд хөрөнгө мөнгөн нэхэмжлэх хэдийгээр одоо шүүхэд гаргаагүй ч гэсэндээ шүүх бол энэ гэмт хэрэг болмаас хүний сэтгцэд учирсан хор уршиг бол байгаа. За энэ хор уршигын 2 дугаар зэрэглэлт бол хамааруулж тооцноо гэж дүгнэлтэд гаргасан байна. За ингээд эдгээрх дээр үндэслээд уг хор уршигыг арилгах нөхөн төлөвлөх төлбөрийн жишг аргачлал гэж байдаг юм байна. За тэр жишг аргачлалынхаа дагуу хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660 мянган төгрөгийг 10 дахин нэмэгдүүлж 6 сая 600 мянган төгрөгөөр тооцсон шүүгдэгч Б-гээс гаргуулад хохирогч эст олохоор шийдвэрлсэн юм байна. Хуралдааны үеэр хохирогч талд олон төрлийн зардал гарч байгаа гэд хэрэгтэн Б-гийн өмгөөлөгч бол 3 сая төгрөгийг хохирогч талд өгчихсөн байсан юм байна. За тэрийг шүүгч мэдээд тэгээд үлдсэн 3.6 сая төгрөгийг бол төлж барагдуулаа гэж одоо бас шийдвэр дээр тусгасан байна. За ингээд нэг ийм хэргийг та хэдтэй бүрэн танилцуулж дуусгалаа. Та хэд юу гэж бодож байна? Миний хувьд хохирогч ал маань одоо сайн өөрийнхөө төлөө ингэж дуугарч чадсан. За дээрээс нь нэмээд эгчин бас ингээд дүүгийнхаа талд байж чадсан нь бол маш их баяртай байна. Яагаад тэгэхээр нөгөө өөр олон ч хэрэгүүдийг одоо уншиж судалж исэн хүний хувьд бол яг ингээд нөхрийнхөө талд орчдог. Эсвэл нөгөө хойд эцэгтэй нөгөө хүчрхийлүүлсэн охин байж идэл тэр дараагийнхаа одоо нөхрөө өмөрдөг тийм ихнэрүүд байдаг хгүй юу. Тийм учраас ямартай ч би бол ашгүй дээ гэж одоо энэ хэрэгээ уншиж байхдаа ингээд зөндөө бодсон. За ингээд монголчуудын хэрэг архинаас ч нэг бас болно тий. Их бараг л бүхэл хэрэг уншсан тэр дунд бол арх байнгын зохиж явж идэг. За энэ мэтчлэн сургамж болсон, сэрэмжлүүлэг болсон Монгол болсон явдлын талаар сонсхийг хүсэх юм бол лайк болон subscribe-а дараарай. Дараагийн хэрэг орох хүртэл төр баяртай. Тэгээд өөрт төрсэн сэтгэлээ заавал комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас миний ярьж байгаа хэрэгт одоо шүүмжлэх ч юм уу эсвэл таалагдж байгаа бол бас тэр төрсэн сэтгэлээ комент хэсэгт бичээрэй. Би бүгднийг нь уншиж байгаа шүү. Баярлалаа. Баяртай.